зам тээврийн асуудал маш харамсалтайгаар амнасаа авч байна. Замын өдгөөний дүрм зөрчигдөх тоод таны, миний, бидний хайртай хүмүүсийн аймнаас эрүүл мэнд яригдчихэд ямагт санд тавьсан. Аз жаргалтай амьдралаа үргэлжлүүлэхийн тулд замын өдгөөний дүрмээ мөрдөцгөө бусдаараа хүндлэе нэгнээ хайрлаа. Оройн дүр үзэгчтэй энэ цаг өмчид зам тээврийн асуудал хэрэгээс урьдчилан сэргийлэх хүсээгүүдээ нэвтрүүлэг эхэлж байна. Замын өдгөөний дүрм зөрчдөг нөхдүүд зам тээврийн асуудал хэрэгт холбогдоо. Энэ талаар ихэд үзэгч та бүхэндээ үзүүлье. Нийслэлийн сонгон хайрхын дүүрэгт их нарангийн хойд зам дээр дөрвөн автомашин хоорондоо мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа. Осол 7458 ОБГ улсын дугаартай Hyundai Elantra маркийн автомашины жолоочоос болж гарсан байна. Тэрээр уусгал сүрж орсноос өөдөөсөө ирж авсан Hyundai Accent маркийн автомашиныг мөргөсөн байна. Харин энэ ослыг тойрч гарах гэж байгаад 5331 ОНБ улсын дугаартын автомашин Verna маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын удмаас хэд хэдэн хүн хүнд ноцтой гэмтэл авч эмнэлэгт хүргэлтлээ. Харин ослын буруутан Elantra-гийн жолооч хэргийн газраас зугтсан байна. Осол согтуу жолоочоос болж гарсан байж болзошгүй байна. Хэргийг замын цагдаагийн газраас шалгаж байна. сонгон хайрхан дүүрэг нарангийн урд Солонгос хотын зам энэ Elantra маркийн машин Elantra хэд гэж байна? 74 58 ОБГ маркийн Elantra маркийн машин усан зөрөөд Accent маркийн машин өгсөн байгаа. Тэгээ энэ хоёр машиныг энэ хоёр ослыг тоолох гэж байгаа. 5331 5331 тэр дахиад Elantra мó тэр Accent. Verna хоёр машиныг бас тусдаа мөргөлдсөн гоё тий. Ослын хувьд болохоор эхлээд энэ Elantra Accent хоёр ихлэ мөргөлдөд энэ хоёр зам тээврийн ослыг тойрч гарч ягаад дахиад хоёр машин мөргөлдсөн гоё. Elantra маркийн машины хувьд болохоор жолооч нь тухтаад алга болсон байгаа. Хоёр зорчигч байгаа. Тэр нь одоо нэмлэг ингээ аваа явж байна. Энэ хоёр зорчигчоос асуухаар бол энэ 21-ээс суусан таксийн суусан гэж байна. Аврыг. Хайна. Энэ машины жолооч. Таны бичих юм тань. Манай цагтаа чам бисний өгсөн чи жолоо хэн байх юмштэй. Үнэхээр хаа хайцаа ингээд чинээ захад үлдсэн байгаа. Чи тэгээд тэр гаран гарталтай эсүүн үлгүүр хэврэж жолооч бүлэнд болсон шүү дээ. Харин бензин бас бензин авч яг иргээд биш үү. Чи эсүүн үлгүүр яг өөр машин болсон. Машин ирэж гэлээ. Юу ч бариагүй уус ингээд явж байгаа шүү дээ. Өөрөө утсан юм яасан. Аа? Чи машин бариагүй машин өөрөө утсан юм яасан. Тэгээд чи барьсан мó гэдэг. Чи эндээс гарч байгаа юм байна тий? Эндээс гарч ирсэн. Тэр ирж байгаа юм тий? Хэддээс юм гарч байгаа юм. 60 маргатал өгсөн. 60 Турган зүрхсэн үү? Баггүй. Хэлээгүй. Энэ хоёр машин жоо мөрөгцсөн юм. Мөрөгцсөн байсан. Нөгөө дараа энэ цагаан машин давж олж өгöd. Энийг юу хараагүй юм уу? Гэлмэл асуусан юм. Энэ хоёр хөргөө. Тэгшээ тооцоос хоон 4 5 суугаад нэг юм сарвчин басгатай нэг 3 литрийн боргоо өгснээр залуу болчихсон. Энэ үсэж чахал. Манайш. Тэгээд яг энэ контакт гэдэг машин хөрвүүлээд араанд орохгүй болохгүй машин. Тэгээд хаач хийж явж байгаа нэг машин төрүүлэх чинь үүдсэн машин юм байна. Сандраад таасан чи яг хөрвүүлдэг. Тэгээд яг миний ажил болсон залуу хаалгаа онгоолоо
гараа авсан би шууд манаас толгойроо хоолоос иймсэн бас тэгээд боотыг хийсэн. Жолооч нь ард мэдчихсэн үү? Жолооч идэхгүй үтээс анзаараагүй. Ийдээс 2 найз байсан. Хэдийн нас? За нэг 23 бас биш. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 17 дугаар сургуулийн зүүн урд зам дээр 2 автомашин мөргөлдлөө. Тодорхой хэлбэл 61 тэгтэг ОБЧ улсын дугаартай Toyota Chaser маркийн автомашин 1118 ОНР улсын дугаартай Toyota East маркийн автомашинтай мөргөлдлөө. Toyota Chaser маркийн автомашины жодооч осол хийсэн даруйда хэргийн газраас зугтсан байна. Энэ жодооч хэргийн газраас зугтснараа давхар хариуцлага хүлээх болж байгаа юм. Ослын улмаас Toyota East маркийн автомашин зорчиж явсан 25 настай эмэгтэй хүн гэмтэл авсан юм а. За юу болсон юм? Одоо явд. Хэдэн жил авих болсон? Нэг жил авих болсон. Хаанаас л хүртэл явсан? Баян бүлгийн хүртэл явсан уу? Машин мөнгөснөө санаж байна уу? Санаж байгаа. Тэгээд яга хэвгийн газар зогтоо. Айгаа сандарсан тэгээд айгаа сандарсандаа зогтоочлаа. Батон нэг хүн эмэгтэй хүн сууж явсан. Жирэмсэн. Маш муу байна. Одоо та яана? Юу яана гэж. Та тэгээд ягаад одоо тухайн хүнд одоо зогсож тосомж үзүүлээгүй? Хүн ч айгаа сандарсан гэдэг. Гэхдээ зүгээр орон дотор. Тэгээд айгаа сандарсан л байна. Жодооч нарын хариуцлагагүй байдлаас өндөр үнэтэй энэ 2 автомашин мөргөлдлөө. Зүүн гарт тийш эрхийг хоригдсоор байтал зүтгэсэн эцсийн дүндээ осол гарах шалтгаан болсон юм а. Харангийн дунд гарын Jeep маркийн автомашиныг эмэгтэй хүн унж авсан юм а. Осол гаргаснараа тэрээр баггүй мөнгөний өрөнд унж хоцордоо. Тэврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг будаж хөдөлгөөнд орцож байсан жодооч саатуулагдлаа. Тэрээр хөдөлгөөнийг нь хоригдсон 3 дахь өдөр 3-ын тоог 9 болгон зарч хөдөлгөөнд оролцдог байсан байна. Тэсний ингээд 33 орд өссөн автомашин байна. Энийг яагаад ингээд харангийн бадмастраар засаад ингээд 9-ийн тоо олгож өөрчилсөн юм ол мөр нүлцсэн байна. Энэ тухайгаар та тайлбарлахгүй. Миний машиныг нэг манай нэг найз нэг өдөр авч яваад. Тэгээд авч явчаад нөгөө ингээд ихтэй нөгөө яг тэр өдөр машин дугаар ирдүү нэг хэрэглчээд тэгээд оройн авч ирсэн байхгүй. Тэгээд эргээд ирэхдээ нөгөө палмастартаа ингээд дугаар ирчээд ингээд дугаараа ингэчлээ гэж хэлсэн л дээ. За түүнээс тийм санаа ямар нэгэн тийм зорилго имэйл тийм агуулсан юм боддог байхгүй. Намайг дугаараа засаж байгаа эдгээр сүлүүдээр замсны одоо мэдээлэл одоо хатуу байр суурьтай арга хэмжээ авч тоосч ажиллаж байгаа. Эдгээрийг бол та өөрөө мэдж байгаа гэдэг энэ 3-ын тоог 9 болгоод ирсэн гэдгийг бол та өөрөө мэдсэн байх шүү дээ. Тийм мэдсэн. Тэгээд ерөнхийдөө бол бас сая борол та ерөнхийдөө засгаад яжсэн нөгөө ерөнхийдөө бас нөгөө манай найз хэлнгээ тэгээд бид нар би өөрөө засаад ямар нэг арга хэмжээ авах гэж байгаа юм бас сая таараа. Ерөнхийдөө бол нөгөө энэ чинь өөрөө борол та. Энэ тавын зөрчил мэрсэр гарч байгааг замынхан ярьж байна. Гэхдээ олон хавар нэгэнтэй гэж хууль бус үйлдэл нэг өдөр ид болдгийг тэд анхааруулж байна. Ийм эцсийн дүндээ өөрсдөө хуурахгүй байхыг нийт жодооч нартаа анхааруулъя. Согтуугаар тэврийн эсрэг жодоодох явдалд хэрэг буурахгүй байгааг замын цагдаа нар анхааруулж байна. Замын цагдааны хувьд дээрх зөвшөлтөө чадныхаа хэрээр тэмцэж байгаа хэдий ч согтуу жодоочтой буурахгүй байна. Өдөртөө хэдэн 10 хүн согтуугаар тэврийн эсрэг жодооцсноосоо болж саатуулагдсаар байна. Яг цагдаагийн шалтгаан хэлбэлгүй байгаа. Билүүс шүү дээ. Билүүсээ таны билүүлэг өгсөн шүү дээ. Билүүс шүү дээ. Сая юм уусан юм уу? Согтуулах юм уу? Хэрэглэсэн юм уу? Хэрэглэсэн. За, согтуул хондааны зүйл хэрэглэсэн үедээ тэр хэрэглэж жолооч болохгүй гэдэг мэдгүй үү? Нэ. Та хэдэн жил жолоо барьж байгаа? Я одоо 800-аас хойш. Та бол шинэ жолооч биш үү? Тийм ээ? Я цаашаар би. Тэгээд жолооны үнсээ аваагүй одоо шууд ингээд согтуугаар ингээд тэр хэрэглэж жолоотой болд юм уу?
Хэдэн бие уусаа? Машин жирмэн ашаа. Хэдэн бие ба? Та тэгсэн нэг бие уусаа. Өшөө уусаа. Бastardия яг үнэ хэлээ. За их асуулт юм уу? За их асуулт цаа. Тэсээ зураасаа биш асуулт юм тэгээд сайн алуугийн баштай аваад хараад ирээ. Ямар шалтгаанаар та жолоо барьсан? Та согтуулгундаа зүйл хэрэгэлсэн үедээ тэрэн хэрэгсэл жолоодож болохгүй гэдэг залтыг мэднэ үстэй. Та хэдэн жил жолоо барьсан? 10 жил болж байгаа тий. Та тэгээд эрхээ асуулсан тохиолдол бүрч тэрэн хэрэгсэл жолоодж болохгүй гэдэг та бүр сайн мэдж байгаа тийм ээ. Та хаанаас аль хүртэл явчихсан? Хаанаас машин барьсан? Чингэлтэйгээс үү? Тэгээд нааш явж байгаа 10 өдөр наах юм чи ажил дээр байна гэсэн олж авчаад. Хаана юу вэ? Бага би юу ч юм. Машин. Машин юм аа. Яса? Машин юм аа. Хөө хаана юу вэ бэ гэж асуусан. Хэдэн жил явсан? Нэг жил явсан. Хаанаас аль хүртэл явсан? Нэг удаа явсан. Нэг удаа явсан. Согтуу жолоочдын тээврийн хэрэгслийг журамсан юм а. Харин жолооч нарт нь эрхийг нь хасахаас ахуудаад 20 гарах хэмжээ авахар болсон юм. За амрыг. Энэ хорооч гэдэг юм мэдгүй да. Яагаад ингэ хийж чинь? Харин машин дагаад ирчихлээ. Машин дагаад ирчихлээ. Сая уртч машин иргэсэнгүй шүү дээ наашаа. За, өстө бороо миний бороо. Энэ машинууд одоо бүгд одоо жалгар өшрөө оруу тавахгүй дагаад. За, жалганы хөрөнгө хэрэгслээ жалгуулаарай. За, яг ийм их зөрчлөл ялангуяа инхтайны хөрөнгөлөд одоо маш их байдаг. Хоригдсан тэмдэглэлтэй уулзах гэсэн дээр ялангуяа одоо зөрчлөхээр гаргадаг. За машина барьж өгөөд өгөөд. За. Энэ одоо муу ялгаагүй төрөний зөрчлийг гаргаж байна. Ийшээ та машина парклж чад тэ. Тэрвэрсэн гэрчлэгээ жолоод өгөх юм гэж шалгуулаарай. Муу ялгаагүй Улаанбаатар ихтлгүүрийн хой зам дээр урсгал сүрж гэж орж байна. Энд эргэж болохгүй гэдгийг мэдэх үү? Тэгээ яагаад эргээд орчих вэ? За энд одоо төр зөвшөөрөл авсан. Жолооч байна. За машина барьж буугаад. Би нэг цаатлага нь хаацсан болохоор ингээд болж байгаа хүчтэй ойр машин байна гэсэн. Энэ ихтлүүрээ хаасны нийцсэн л дээ. Юу зарлаад. Энтлэг нь зүгээр хаагүй болж байгаа хүчтэй надад. Хотлоо хоёр их чад болж байгаа их чад. Энийг бол нэг машинд явдаг. Тий. Сайн яддаг. Ажилласаа. Юу юм бэ? Хүмбай. За, Болормоо хөтэй Хүмбай сая одоо дөрөв төрсөн. Энэ дээр бас ер нь бол тайлбар нийлэхдээ такси үйлчлэгэнд явдаг. Тэгээд одоо тухайн таксинд явж байгаа хоёр хүн маань энэ одоо эрхийг зөвшөөрсөн гэж хэлсэн. Ер нь одоо жолооч ер нь одоо замын хөдөлгөөний төрөнийг өөрөө л бий тааж хариуцдаг. Ямар нэгэн байдлаар зорчигчийн одоо хийснээс болоод зорчигч одоо нэг үгээр хэлэхэд энэ машиныг зорчигч одоо мөргөөдгөө гэдэг нь мөргөж болохгүй тал яг адилхан. Жолооч өөрөө дөрмөө мэдчих шүү дээ. Замын хөдөлгөөнөөр.
Энд ирвэж болохгүй гэдэг юм мэдхүү. Мэдхүү. Бид нар одоо гаргах гэж одоо ажиллаж байгаа юм. Гарга нь одоо бүгдийг авч байна. Гэрчлэгээ. За энэ муу ялгаагүй дөрөвний зөрчлийг гаргаж байна. Улаанбаатар хөтөлбөрийн зүүн хойдлын уулзалт явуулснаас урж иргэж. Тэгээ одоо яагаад зөрчил гаргасан бэ гэж суугаад урд машин ирсэн учраас бид давхар ирж байна гэсэн. Ийм оноо тайлбар хэлж байна. 0110 ОП-д усан дугаартай бенз маркийн машины жолооч Батхан даваа гэж жолооч байж байна. Энийг юу мэдэх үү та? Яагаад одоо ингэж ирэх юм? Машин орч харан байгаа. За муу ялгааг одоо өмнөх туршлага гаргасан гэдэг жолоочтой адилхан арга хэмжээ авна. Замчтан газар дээр одоо шүүж үзээд үнэхээр одоо туршлагын удаагаар гаргаж ирсэн торгуулийн арга хэмжээ авах гэсэн. Өсөд одоо туршлага гаргаж самд шивэгдэжсэн бол тэрвэрч жолооч 6 сараас 2 жил явцсан хасгаар гэж. Өмнө одоо ямар нэг арга хэмжээ авч байгаагүй. Анх удаага одоо энэ одоо санд бүртгэж байвал торгуулийн арга хэмжээ боломжтой гэж. Чигүрэн тааш. За яагаад урагшлаас үрсэн бэ? Тэр нь боцох. Ийшээ боцож болохгүй гэсэн тэмдэг тэнд харчаа. Тэгээ наашаа энэ дээр тэмдэг харагдахгүй болсон юм энэ дээ. За. Ийчсэн цааш юм уу гэсэн. Хэвтээ тэмдэглэлээр зохицуулдаг шүү дээ. Тэрийг мэдгүй та. Үргэлжлэн цагааш унтаад ирж болохгүй гэдгийг мэдгүй. Мэднэ. Сая байшгаа тэмдэг. Байс. Тэгээд яагаад одоо тэмдэг байхгүй гэж ярьж байна. Тэмдэглэлээр зохицуулдаг уулзрууд бас байна шүү дээ. За ган уйг муу ялгаагүй түрүү хүмүүс иргэсэн байж байгаа. Яг одоо түрүүний зуршлаг уулзар дээр. Энэ одоо зуршлыг гаргасан учраас яг одоо тухайн одоо зуршлаг гаргаж ирэхэд жолооч нарт ямар арга хэмжээ авах вэ? Яг одоо тийм байдлаар авах хэмжээ шийдвэрлэнэ. Хүсэг удаан нэвтрүүлгийн нүрээд өндөрлөө. Нэвтрүүлгээр төгсгөл замуу түүний дүрм зөрчдөг жолооч танд замуу түүний дүрм ягшлаг мөрдгийг энд анхаарал тав. Бид зам цагдаагийн газрынхантай хамтраад нийслэлийн авцам дээр хөдөлгөөнд байдлаар хяналтаа тавьсаар байх болно. Эзэ та манай дорнд өртөх юм бол зургатаар гараад зогсохгүй. Торгохоос ахуулаад ирэх барих хүртэл захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх болно гэдгийг энд хатуу анхаарал тав. Энгийнээр энэ сайхан амьдралаа өргөжүүлэхийг хичээж байгаа бол та ердөө амархан. Автомашин жолоочд байгаа бол замын хөдөлгөөнд орчод байгаа бол замын хөдөлгөөний дүрмээ ягшлаг мөрдөөд хөдөлгөөндөө орчих. Тэгвэл бүх зүйл сайн байх болоо. Манай улсад жилдээ 500 гаруй хүн зам төр асуудлаас харамсалтайгаар амьсаа авч байна. Замын хөдөлгөөний дүрм зөрчигдөх тоод таны миний бидний хайртай хүмүүсийн аймнаас эрүүл мэнд яригдчихвэдэг ямагт санд хэл. Ад жаргалтай амьдралаа үйлдвэрлэхийн тулд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөцгөө бусдаараа хүндлэе нэгнээ хайрлаа.